одоо энэ жил одоо 5 дахь удаага энэ форумыг зохион байгуулж байна. Ногоон санхүүжилтийн механизмыг бий болгоход төр засгийн зүгээс дэмжих асуудлууд бол их бий. Сангийн амны зүгээс бол улсын засгийн газрын зүгээс энийг дэмжиж ажиллахад бэлэн байна. Дарилжааны банкуд маань зээл олгохдоо гадаадын олон улсын байгууллагуудын банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө мөнгөийг хүү багтаад хугацаатаар босгох. За энэ санхүүжилтийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгаль экологид хамгийн нээлттэй шинэ техник технологиг нэвтрүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллага. За энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ийм зээлийн механизм бий болно гэсэн. Мөнгө байж болно. Их усэр нь байж болно. Гэхдээ бид нар өөрөөр зээлгч бас бэлтгэх хэрэгтэй. All the new technologies we really do want to come in the private sector, and that's why business is at the core of the change. This meeting, I think, is part of the effort of mustering, of mobilizing the finance for sustainable development and for green development. We know that private sector is instrumental for advancing sustainable development. It's the engine of growth that will create the jobs. It's also the center of technological innovation that we need to move economies from brown economies to green economies. We really need the private sector. We need innovative solutions to bring international finance, government finance and private sector investment together.